Бүгдээрээ 10.1-ээс 393-ыг асууя. Бичлэгээ төр зогсоогоод өөрөө нэг оролдоод үзээрэй. Харин дараа нь бид үүнтэй ижилхэн аргаар бодлого бодож чадах хэсэг талаар бодно. За ингээд бүгдээрээ хасгаад хэлбэр болгон бичье. Бичихдээ 10-ны орны доор 10-ны орныг бичнэ. 10.1-ээс хасах нь 3-ыг нэгжийн орон дээр бичнэ. Тэгэхээр 3-ыг тгийн яг доор 393 гэж бичлээ. За ингээд бүгдээрээ бодцгоё. Тоог хасахын өмнө дээд талд байгаа тоонууд доод талд байгаа тоонуудаас их байлгая. Гэтэл энд тоо алга байна. Бид энд тгийг ашиглая. Үнийг өөр бичье. Бид тгийг энд бичнэ. 10.1 нь 10 бүхэл 100-ны 10-тай адилхан. Гэхдээ бидэнд энд бас нэг асуудал байгаа. Тэг нь 3-аас бага. 1 нь 9-өөс бага. Тэг нь 3-аас бага. Тэгвэл үүнийг бодохдоо бүгдээрээ орон зээлэх шаардлагатай болж байна. Оронгоо зээлье. Тэгэхээр бид эндээс 10-ыг аваад дахин нэг 10-ыг авъя. Тэгвэл тэрхүү нэг 10 ширхэг нэгтээ тэнцэнэ. Иймд 10 гэсэн тоог нэгжийн оронд бичиж болно. Эдгээр нэгүүдээс нэгийг нь авбал 9 ширхэг нэгтээ болно. Авсан нэгээ 10-ны оронд нэмж бичье. Нэг нь 10 ширхэг 10-ны нэгтээ тэнцэнэ. 10 ширхэг 10-ны нэгдээд нэмэх нь 1 ширхэг 10-ны 1 нь 11 ширхэг 10-ны 1 болж байна. Харин одоо 10-ны орноос нэгийг зээлээд 100-ны орон дээр нэмнэ. 1 10-ны 1 нь 10 100-ны 1-тэй тэнцэнэ. Тэгвэл одоо бидний хуваар дээр хүртвэрээс илүү том тоонууд эсвэл ижил тоотой боллоо. Одоо 10-аас 3-ыг хасаад 7, 10-аас 9-ыг хасаад 1 гарч байна. Энд таслал байна. 9-өөс 3-ыг хасаад 6, харин энд хасах тоо байхгүй байна. За ингээд 10.1-ээс 393-ыг хасвал 617 гарч байна.